За сайн өдрийн мэндэ эрхэм үзэгчдээ. Тэгээд сайхан зүсэж гэнэ үү, сайхан наадмалж гэнэ үү. Тэгээд өнөөдөр би бас нэг наадмын тухай ярих гээд Монгол Улсын соёлын гарагт зүтгэлтэн гомб гэдэг хүнийг ингээд сэтгүүллийн бас барьчаад өрөөд байна. Та сайхан зүсэж гэнэ үү? Сайхан зүсэж байна. Сайхан наадгүй. Сайхан наадлаа, сайхан наадгүй. Би харин таныг хараад бараг судлалын холбооны тэргүүнтэй таны сонгуульд ажил. Ер нь бараг судлалын чиглэлээр хэдэн жил ажиллаж байна? 2007 оноос л хэлж маргын талыг сонирхож ингэж байна да. Би бол үндсэн мэргэжилүүд зам гүрийн инженер хүн шүү дээ. Тэг ягаад бараг судлал руу явчих. Таны ингээ харахтаа чинь хяад боржхон овгтой гэсэн мөртлөө бараг судлалын холбоо гэдэг юм. Миний ээж бараг хүн байхгүй юу? За. Одоо Манлайбаатар Дамдын сүрэнгийн хушуу буюу Дорнот аймгийн 3 загал сумын гаруултай миний ээж. Тэгээ миний өвөө эмээ бүгдээрээ одоо баргууд нагц өвөө эмээ маа. Тийм учраас би ээжийнхээ л одоо ер нь үл эхлэх нь дуугаар хэлсэн. За. Ээж маань баргуудын дууд гэдэл дуулна шүү дээ. Гэтэл Монгол улсын телевиз, радио юм тэнгээр ерөөсө баргуудын дуу гэж дуулдаг. Тэгээд тэрнээс үүдээд ягаад баргуудын дууд нэвтрүүлдэг юм бол тэгээд ер нь түүх мөгөн дээр үзчихсэн л баргууд бол одоо энэ хэлийн цаана байдаг энтергээд янз бүрийн юм сонсогддог шүү дээ. Тэгээд тэрнээс улбалаад тэгээ ээжийнхээ удам угсааг бас сурвалжлаад ургийн бичгтээ болох санаа төрөөд тэгээд ажлынхаа чөлөө заваар энэ барга гэдэг юм руу орсон. Би өөрөө бол түүхч хүн биш тийм үү. Тэгэхдээ маш олон түүхч одоо залуучууд, өсчүүд, ахмад одоо настай баргууд энтертэй уулзаад түүх мөхийг сонирхож тэгээд азар гэх юм уу тохиолдлоор болсон юм уу 2006 онд манай хэсэг ахмад одоо настан баргууд маань Эрдэмтдтэй хамтарч байгаа барга судлалын холбоо гэж байгуулсан байна. За. Тэгээд тэр барга судлалын холбооны тэргүүнээр нь Хөлбөмбөрийн сумын харьяат Намсрай доктор гэж удирдлагын институтийн багш байсан. Эрдэмтэн ийм гавьяат багш Намсрайгаа тэргүүн болоод тэгээд гүйцэтгэх захирал нь болохоор яамд ажиллаж исэн англи хэлний мэргэжилтэн цогт гэдэг хүн болоод ингээд Эрдэмтэн Цэрэн хаанд Мягмар самбуу гэдэг эрдэмтэд түүхчид одоо маш идэвхтэйгээр оролцож энэ холбоог байгуулад үйл ажиллагаа явуулж гисэн байдаг. Тэгээ 2007 онд болохоор зэрэг Дорнот аймгийн засаг даргын орлогч Үлзий Баян гэж манай Хөлбөмбөр сумын барга байсан. Үлзий Баян дарга маань энэ соёлын ажилтан Сэндэр гэж дуучин Сэндэр Хөлбөмбөр сумын засаг дарга байсан Түмэн гэж энэ гурвуудаа санаачлаж Баргачин наадам гэдгийг анхудаа 2007 онд Хөлбөмбөр суманд зохион байгуулсан. За энэ маань бол одоо бидний хийж гүйцэтгэж бодож санаж ийсэн юм дээр бол маш их нөлөө үзүүлсэн. Тэгээд одоо тэрнээс хойш би энэ барга гэдэг асуудлыг нэлээд сонирхож гүйцэлдэж яваа юм л хүн л дээ. Анх тэр 2007 оны наадмаас хойш бол одоо 6 дахь наадам маань болох гэж байна. За баргууд тэр гарал үүслийн талаар зүгээр бид нар Манлайбаатар Дамдын сүрэнгээр л мэдхээс биш нэг төдлийн ядгүй Монголын улс төвчөн дээр гэтэл нөгөө алангойч эхийн маань дээд өвг баргуучин төхөн баргуудаа мэргэн гэдэг энэ баргатай холбоотой юу? Тий. Энэ баргатай холбоотойгоор барахгүй төдөв байсан байдгийг. Баргачин төхөнд бол одоо уул нь барга нэртэй, ус нь барга нэртэй, хөндийн барга нэртэй, хүн нь барга нэртэй байна шүү дээ. Энэ бол олон зуун жилээр тэрэнд амьдарч исэн хүмүүсээр л одоо уул ус юмдаа нэр нь хадагдчихэ гэж хэлдэг. За нууц савчааны 8 дугаар зүйл дээр тэгж байдаг байхгүй юу? Хөл баргачин төгмийн эзэн баргуудаа мэргэн. Баргуудаа мэргэний охин нь баргачин гогийн охин нь алангой гэж. Тийм ээ. Алангойгийн 5 хүүхдийн Бадгамчир мөнгөгийн удам угсаа бол бас боржгоон гэж. Боржгоон болоо тийм. Тэр утгаараа ер нь одоо баргуудын дээд сүл
одоо монголчуудын маань нагцын тал гэж л одоо хүмүүс ойлгож ярьдаг. Ийм л юм байна лээ. Одоо нөгөө барчханчууд гэдэг байгаа нөхдүүд чинь ээж талаасаа бол баргууд болох гэж харах гэдэг байна да. Тэгээ ээж талаас одоо барга байсан гэж л үзэх гээд байгаа. Үзэх гээд. Тийм. Ер нь баргын үүсэл гаруул угсаа гэд тэрнээс нь ярил хэдүү зуунаас хэдүүнээс эхлээд ингээд түүх саштар тэмдэглэгдсэн. Би Хертний омогч биш, түүхчдийн бичсэн ном суддар. Тэгээд бид нар чинь нэг онцлог нь энэ баргацангийн наадам хийх болгондоо эрдэм шинжилгээний олон улсын хурал зохион байгуул. Тэргээр яригдсан эрдэмтдийн одоо илтгэл тэр болгон ном болдог. Тэрнээс үндсэлж би ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр анх бол ер нь хөнөөгийн үед баргуудын нэр одоо байсан гэдэг нь бичигдсэн гэж эрдэмтэд ярьдаг. За тэгээ яг нь сүүлд нь бол баргууд бол ер нь баргучин төкөм хавцаа амьдарч байгаа. Ер нь баргучин төкөмөөс урагшаага хөлбөмбөр хоёрын хооронд нүүдлэж байсан энэ төр гэж одоо бичдэг ярьдаг юм байна лээ. Тэгээд дараагаар нь бол баруун алтай тэнд бол бас баргууд амьдарч байсан. Яагаад тэгэхээр баруун ирээдүүд нөгөө дөрвөн ойрд гэдэг чинь дөрвөн ойрдын нэг ойрд нь баруун ирээдүүд байсан түүхтэй юм байл. Тэгэхээр зэрэг тэр баруугаар байсан алтай ангаагаарч байсан ингээд ер нь бүхэл энэ юугаараа ингэж нүүдлэж амьдарч байсан хүмүүс юм а гэж ойлгож байгаа. За яг одоо нэр зохиод алдартай хүмүүс гэх юм бол 13 дугаар зууны үед бол хэрэм одоо юу эвддэг онцсон төхөөрөмжийг хийдэг байсан амуухай мэргэн гэж жанжин байсан гэдэг ийм яриа байдаг. Тэгээд яг сүүл рүүгээ бол одоо манай монголчууд бол ер нь Манлайбаатар дамдын сүрэнгээрээ барах гэж мэдэн. Гэхдээ хүн болгон барахч гэж зарим нь мэддэг үйл байх л тийм. Манлайбаатар дамдын сүрэн гэхдээ баргуудыг ч одоо бид нар ч баг ер нь ойлгоцол бол өөр Монголоос нүүж ирсэн нөхдүүд гэдэг тийм бас юм бодож байгаа тийм. Нүүж ирсэн нь үнэн. Үнэн үү? Юу гэхээр зэрэг 1734 онд Манжийн одоо үед штэ. Энэ Цэцэн хаанд аймгийн байсан баргуудад Манжи хаанаас хөлбөмбөрийн нутгийг зааж тэнд 8 хошуу байгуулж нүүсэн байна. Тэгэхээр хуучин одоо энэ төв болохоор байсан баргуудыг тийш нэг хэсэг одоо Цэцэн хаан анги төвлөрч байсан баргууд тийш нүүсэн ийм учиртай. Гэтэл 15 оны нэг 3 улсын гэрээгээр чинь хил тогтонгууд манай баргууд чинь цааталд үлдчихэн үстэй. Тэгээд тэр хил тогтоохоос өмнө бол манай баргууд чинь наашаа нүгээд халах голын тэргээр одоо зуншлаг мэжлэг сайхан байхад бол нүүдэлж ирээд өвөлдөө цаашаа хөлбөмбөр рүү явдаг ч юм уу. Ер нь ингээд чөлөөтэй явж исэн юм бил. Тэгээ хил тогтоодог одоо ядтын нутагт нэг хэсэг нь үлдээд нэг хэсэг нь энд үлдэн шүү дээ. Тэгээд энэ яагаад наашаа нүүсэн гэхээр зэрэг 11 онд Богд хаант Монгол улс тусгаар тогтнолоо шүү дээ. Тэгэнгүүт хамгийн ихэнд манай энэ өвөр Монголд байгаа монголчуудаас манай хөлбөмбөрийн баргууд бослог гаргаад одоо тэгээд нөгөө тэндээ бид нар Монголтойгоо нийлнэгээд одоо бас нэг тодорхой хэмжээнд эрх чөлөөгөө зарлаад тэгээд ноёдоос бичиг интертэй одоо бид нар Монголд нэгднэ гэсэн тийм бичиг мэчгтэй Манлайбаатар дамдын тэргүүтээ төлөөлөгч нар хурж ирж Богд хаанда өгсөн байна. Тэгээд манай Манлайбаатар дамдын сүрэнгүүд цэргийн яамны дэд сайд нэг хэсэг байсан гадаад яамны дэд сайд байсан. Оо тийм үү. Тэгээд тэр 12 онд ховдыг чөлөөлөх байлдаанд чинь Нагсаржуутэйгээ хамт одоо манлайлж ховдыг чөлөөлсөн дүүхтэй ш. Тэгээд эндээс Манлайбаатар дамдын сүрэн Баатар цол авсан. Манай баргын 10-аад хүн одоо Баатар цол авсан гэдэг. Энэ бол одоо маш их сонирм тийм үү. Тэгээд мэдээж яриг Богд хаанаас Манлайбаатарт шагнаж газар нутаг өгсөн байна. Хошуу. Тэр нь одоо хой талын хилийг хамгаалаа гэдэг эрээн цав. Зүүн талын чав усан сум байгаа одоо зүүн талын хилийг хамгаал гэдэг тэнд нутаг өгсөн байна. Гэтэл сүүлд нь бол тэр үед чинь одоо 3 загал чав сум эднэрт нийлээд нэг сум болж исэн юм байл. Тэгээ явандаа 31 оноос
гурван загал гэдэг сум болоод тэгээ чавс сум хой талын чулуу хорооч гэдэг юм ингээд хажуу талд нь даш болбор сум гээд ингээд гурван загал сум үүссэн түүхтэй. Тэгээд 17 онд 15 6 оноос эхлээд Манлайбаатар Дамжин сэрч өөрийнхөө гэр орон хүүхэд эхнэр хүүхдүүдээ тэгээд ойр дотныхоо хүмүүс энтрийг дагуулж ирж тэр хушуундаа суурьсан байхгүй. За нэгдүгээр нүүдэл тэр. За хоёрдугаарт нь 20 хэдэн оны үед бас нэг хэсэг нүүдэл орж ирсэн гэж ярьдаг. Гурав дахь том нүүдэл нь болохоор 45 онд одоо манайхан чинь хуулсан байна л да. Баргуудаа одоо та нарыг чөлөөллөө тийм үү? Нөгөө Японоос чөлөөлчдөө та нар одоо нутагтаа ирээ гэж уриалснаар шааригу тэргүүтээ улсууд тэгээ бас том цолтой лам тэр дагуулаад орж ирсэн. Тэднэрт бол Хөлбөмбөр одоо Дорнот аймгийн Хөлбөмбөр сумыг сум болгож зохион байгуулсан ийм түүхтэй. За тэр эхний хоёр нүүдлэр энэ төр ирсэн зарим баруунууд шууд нүүд явсаар хагаад Хэнти аймаг тэгээд одоо ингээд явсаар хагаад Богдод шав болжээ. Богдод шав болсон чинь Богд хаан газар нутгийн захтай Авдрбаян гэдэг уулыг нутагтай одоо энэ нөгөө ээж хад гэж байдаг шүү дээ. Тэр хавийг ингээд нутгийг Авдрбаяны баргуудад өгснөөр Авдрбаяны баргууд гэдэг ийм сум бий болсон байна. Тэгээ тэр маань сүүлдээ задраад Баян сум, Сэргэлэн сум, Баян цагаан. Төв аймгийн энэ гурван сумд манай баргууд амьдарч ирсэн ийм түүхтэй. Зам зураа бол Хэнтид нэг хэсэг нь үлдсэн байгаа юм. Ингээд наашаа явсан ийм түүхтэй юм. Одоо нэг баргуучин төхөн маань бол хаана вэ? Баргуучин төхөн гэдэг чинь угаасаа байгаль далайн зүүн хойд тал шүү. Зүүн хойд талд нь Баргажингийн нуруу гэдэг чинь 300 км үргэлжлээд байгаль далай руу хошуу орж ирээд дуусдаг. Том сүрлэг одоо тийм хаттай ойтой уул бай. Тэрний хажуугаар нөгөө Баргажин гол чинь тэндээсээ урсаж ирээд байгаль далайг тэтгэдэг. Хоёр том горон мөрөн чинь одоо байгаль далайг тэтгэдэг ш. Нэг нь манай Сэлэн мөрөн, нөгөөт нь манай хойшоо явсан юу маань явсаар байгаад юу байгаль далай цуцгаж байгаа ш. Нөгөөх нь Баргажин гол маань цуцгадаг байхгүй. За Монгол улсад тэгвэл одоо айл аймагт айл сумд Дорндоос гад Төв аймагт хоёр. Гэтэл манай завхны санд маргадаас баргууд гэж байгаад байдаг шүү. Тэгэхээр дараачийн их гөөнөрөө баргууд бол үндсэндээ дархны чигтээ гөөн баргууд байх хэрэгтэй. За тэд нар ямар учиртай гэхээр зэрэг нэг том хувилгаан одоо тэр хавьд ирж суурьсан. Тэгтээ шагналын журмаар баргууд бас дагаж ирсэн тийм бас түүхтэй. Тэр бол бас жижигтэй яригдах асуудал. За тэгээд Улаастай амбны чигтээ одоо нэг Улаастай ам юу байлаа шүү дээ. Тэрэнд бол одоо нэг баргуудыг бас ирүүлсэн юм шиг байгаа. Тэгээд тэдний одоо үр садууд бол одоо Завхан аймгаар байна. Олон сумдад бийлдэ. Алдар хаан гэж байна, тэр Сант Маргад гэж байна. Тэгээд тэр хавийн сумдаар байна. Тэр ихтгэл одоо увс ховдорч гэсэн байна. Тэгээд энд бол зүгээр бид нар бол ингээд судалгаа хийж байгаа боловч яг нарийн тоо бол гараагүй. Монгол улсын хүн амын тоолгоор нийтдээ 3000 бараг байна гэж байдгийг. За энэ бол нэлээд уул үндэсгүй ч яг уу ер нь айхгүй зовхгүй өөрсдийгээ бараг хэлсэн нь 3000 юм шиг байна. Тэр нь голцоо нөгөө Дорнот аймгийн баргууд, Авдрбаяны баргууд шүү дээ. Үлдэж байгаа нууд нь бол одоо нэг хэлмэгдүүлэлт үеч гэдэг юм уу өв дээдсэн нөгөө хэлмэгдэхэр чинь түүхээ ярьдаг юм. Түүхээ үлдээгээгүй учраас аав ээж нь хүүхдээ юм хэлж мэдэхгүй болдог. Тэгээ мэдсэн ч за бараг гэх юм бол албан тушаал гэхгүй мэдв. Сургууль соёл төвшүүлэх одоо ер нь юу гэдгийг дээшээ хөдөлж гарахгүй учраас ад үзэгддэг учраас бараг гэхээ болчиход бүгдээрээ тухайн орон нутгийнхаа уг савтай ястан болдог нэг тал байна. Нөгөө нэг нь барга эмэгтэй болгонд барга нөхөр олдохгүй шүү дээ. Тийм учраас эцгээ дагаад нөгөө дүүл чинь барга ээжийн хүүхдүүд бол маш олон бас ийм тал байна. Тэгээд Сант Маргад сум бол их онцлогтой. Тэндээс хөдөлмөрийн баатрууд төрсөн байдаг юм байна. Алдартай дуучид төрсөн байдаг юм байна. За сум нэгдлийн дарга аймгийн даргач хүртэл төрсөн байдаг.
ийм баримтууд байгаа. Энэ бүхэн бол Гөлзийд гэдэг хүн 99 онд Баруун Монголын түүх гэд ном бичсэн. Гэхдээ ном гэж бичээгүй тэр хүн тэргээрээ Эрдмийн зэрэг хамгаалсан байдаг. Цөөхөн ширхэг хийгээд нөгөө Эрдмийн зэргийнхээ хүмүүс юунд шөмжлөгч нартай энэ төр тараадаг шин нэг тийм маягаар хэвлж гаргасан ном байдаг юм байна. Тэрийн сүүлд нь бид нар өөрөөс нь зөвшөөрөл аваад Гөлзийгоос 2 удаа хэвлэж тэгээ наашаал одоо баргын түүх сонирхсан хүн болгонд төгсөрөөд одоо дуусчаад байна. Одоо 3 дахь хэвлэх санаатай байж байгаа. Юуны хувьд бол ер нь баргууд бол одоо сүүлийн үед нөгөө ургийн овг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь иргэнийхээ өнөөлтгөн дээр ургийн овгоо барга гэж авсан 6000 гаруй хүн байна. Одоо 20 аймагчуд одоо Баян Үлгийч бас Мерсер байдаг юм байлээ. Ингээ 21 аймагт байгаа баргууд бол нэг 6000 гэдэг. Ингээд нийтдээ нэг 210,000 бол албан ёсоор одоо байна гэсэн үг юм уу? Гэтэл бидний ойлголтоор өөрөөр хэлбэл би өөрийнхөө хамаатан садан миний ээжийн талын баргуудынхаа ингээд үзэхэр зэрэг 80% нь барга бишүүлсэн явж байгаа. За тийм шүү. Тэгэхээр зэрэг би нэг 30-40 мянган баргууд бол Монголд байгаа гэж үздэг хүн. За энэ бол яг уу тэгэхээр би тэгж үзээд одоо энэ маргачин наадмын тэрийг дамжуулаад энэ олон ном гарч ийн эрдэмтдийн бүтээлүүд гарч ийн барга байсан барга мөртөө баргаа мартсан гэдэг юм уу баргаа одоо сэргээгээгүй хүмүүс бас сэрх баха гэж олон жил бодож явж байгаа хүн. Яг баргачин наадмын чинь үйл ажиллагаас бас энүүний сэрэгт ихтийн болж байгаа хаа. Их нөлөөлж байгаа тийм. Одоо сүүлдээ би баргаа гэдэг хүмүүс үл ер нь Мерсер гарч шүү. Би надтай бол олон хүн тэгж уулзаж тэгээ ургийнхаа овгийг мэдэхгүй тийм ээ. Манай ургийн овгийг чинь хал гэдэг юм. Хал гэдэг нь манжаар овгол гэсэн үг л дээ. Тэгээ хал энэ халуудын маань ямар халтайгаа мэдэхгүй манай ээж аав тийм хүн байсан, ийм байсан, тэдний хонд тэнд байсан гэдэг ингээд ярьж байгаа хүмүүс маш олон байна. Би тэгээд жил ирэх тусам бараг чи наадам болгоноор баргуудын маань тоо нэмэгдэж байгаа гэж бодож байгаа. Цаашаач улам нэмэгдэнэ гэж бодож байгаа. 2000 гаруй жилийн түүхтэй гэдэг судар тэмдэглэсэн марк төр дэлхийн том нүүдлүүдэд бас оролцсон болж таарад байдаг. Дэлхийн одоо хэдэн орнд баргууд байна? За би бол баталгаатай хэлж мэдгүй. За. Кыргызстан, Тажикстан энтерт бол баргын овгууд байна гэж. За их сонин юу гэхээр зэрэг Унгар улсад Барко гэж бүлэг ард түмэн байдаг гинэ. Тэд нэр өөрсдийгөө байгаль далаагаас гаруултаа. Гэт бас наадам хийдэг. Бид нарыг бас нэг тэр наадамд оролцооч гэж урилга ирүүлсэн ийм тал байна. Тэрийг бол бид нар ойртож нэгтэрч сайн судлаагүй бай. Гэхдээ ер нь байх үндэслэл бий. Тийм ээ. Бид нар чинь маш их тархсан зүйл. Одоо манай бүрээдүүдийн чинь Зайнава гэдэг дунд гардаг газар усны нэрүүд Иранд байж байгаа шүү дээ. Манай үзэмчингүүд болохоор зэрэг үзэм ургадаг газараас ирсэн гээд яг бас эднэрийн чинь газар нутгийн нэр нь бол одоо дундад Аз руу яваад байдаг. Тэгээд зэрэг тэнд байхгүй гэсэн арга байх гэсэн арга баг. Эрдэмтэн Тойсонгийн галсан 11 оны эрдэм шингээний хурал бичсэн илтгэл дотор ингэж үйдэг. Манай баргууд бол Каспийн тэнгисийн орчмоос ирсэн баг. Яагаад тэгж юм гэхээр зэрэг эдэлж хэрэгжилж байгаа эмэгтэй хүний гоёл нь шүр ихтэй гэж хүртэл тэмдэглэсэн байна лээ. Тэгээ одоо энэ бол байж болох л талтай шүү дээ, тийм ээ. Төдөвгөн илтгэл бичснээр бол бүр их сонин шүү дээ, тийм. Төдөвгөн илтгэл энд байна л та тэгээд харахад өөр Элада Одессероор ч баг яваад очих гэдэг. Төдөвгөн илтгэл гэхээс их сонин түүх би ярьж болно л. 11 онд эрдэм шингээний хурал хийх гээд байжсэн чинь нэг 10 хоногийн өмнө төдөвгön утасдгийн одоо гомбогой гэж байгаа. Баргачин баргын түүх соёлын талаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа юм байна. Би тантай уулзаж болох уу гэв. Яа бурхан минь. Би ч нэг газрын тэр тэнгэрийн хүн надыг хэлж ингэж өрн тэгээ хүмүүс гайхаад байгаа. Төдөвгөө бол хэрваргийн хүнийг тэг дуудаад уулзъя гэдэг. Уулзъя хийж цагаа хармалдаг хүн шүү дээ. Гэтэл тэгсэн гээд тэгээ надыг яах вэ би яах вэ гэсэн чинь их дэлгүүрийн хажууд хүрээд ир. Би ч одоо баргачин наадам анхны наадмын номоо аваад үлжигөө нөгөө Баруун Монголын түүхийг дахиж хэвлсэн байснаа аваад бас нэг барга судал гэж нэг сэтгүүл гаргасан юм аа бид нар. Тэрийг энэ төр аваад нэг ойр зургийн юмнуудаа цуглуулад Эрдэмтэн Мягмар Самбуу гэдэг хүнийг
би бүр онцгойлон дурдмаар байна. Юу гэхээр зэрэг Галиндвийн мигмар самбуу эрдэмтэн бол Арангай аймгийн Тариад сумын хүн. Гэхдээ цэргийн түүхч хүн. Тэгээ мигмар самбуу Манлайбаатар Дамдын сүрэн Сумьябэс Багсаржив гэдэг ингээд бүтэн бод ном эрдэмжлэгийн бүтээлүүд гаргасан байхгүй. Тэгээд тэр юугаараа цэргийн түүх судлаад халах гол юм байл та тийм үү? Бараг ингээд судлаад тэгээд энэ анханасаа баргын асуудал эхэлж нөгөө эрдэмтэд Ахмадууд хөндөд хурц ирж бүр энэ барга судлалын холбооны дүрмийг бичиж өгсөн. Ийм хүн. Тэгээд дараа нь олон одоо бот ном хийж гаргаж өгсөн ийм мундаг эрдэмтэн залуу байна. Тэгээд тэр маань энэ баргын түүхийг үнэхээр одоо Монголд хүмүүс ойлгоход их нэмэр болж тус болж байгаа. Энийг бол би онцгойлон тэмдэглэх дуртай. 18 оны наадмаар 3 бот ном гаргасан. Нэгдүгээр бот нь түүх, баргын түүх. Хоёр дахь нь болохоор зэрэг угсаатан зүй асуудлууд. Гурав дахь нь Манлайбаатар Дамдын сүрэн гэсэн ийм 3 гоё ном гаргаж бид нар наадмын зочдтой бэлэг болгож өгч ирсэн. Нөгөө Төдүүгаатай уулзах явдал юу болоо? Тэгээ Төдүүгаатай уулзсан чинь тэгж байна. За та нар их юм хийж байгаа юм байна. Их хийж байгаа юм байна. Энэ баргын түүх бол угаасаа улс төрийн одоо бодлогоор түүхийн одоо цагаан тол болгосон учиртай. Баргууд бол маш эртний түүхтэй. Би тэр талаараа илтгэл бичиж өгнө. Би өөрөө очиж уншиж чадахгүй. Та нар минь номондоо хэвлэн үзтээ гэх. Тэгээд илтгэл өгсөн нь би энэ сэтгүүл дээр хэвлэлсэн байгаа манай эрдэмжлэгээний илтгэлийн номонд ч гарсан. За тэн дээр би тэгээ тэр уулзалтаас гараад бол бараг газараас хөндөй явсан. Юу гэхээр зэрэг би ч одоо их жижигхэн бодно шүү дээ. Нэг ойр зуурхан юм бодож байгаа шүү. Тэгсэн чинь Төдүүгээ хэлж байна. Баргууд хойд мөсөн далайд цөмбөрүүл гэж байхад өөрөөр хэлбэл мөстөөгүй байхад тэнд баргууд байсан. Тэндээс дэлхийн тэнглэг 23 градус хазаагаад хойноос мөсдөж ирэхэд баргууд наашаа нүүгээд одоо хойд мөсөн далайн ирэг дээр баргын арал гэж байна. Остров баргууд гэдэг. Тий. Тэрэн дээр нэг чулуун сенти байр гэж. За. Чулуун сентин дээр юу сэлсэн бэ гэхээр нүдтэй наран тамга сэлсэн байна гэж. За. Нүдтэй наран тамга гэдэг нь бол анг гэдэг юм байна манайх. Одоо дугуй дундын цэгийг л одоо нүдтэй наран тамгал гэдэг юм байна л да. Тэгээ тийм байна. Тэн дээр бодвол баргын том өдөрдөгч юм уу эсвэл том бөөгийн зайр нь одоо юу гэдэг тийм сууж исэн байхаа гэж. Тэгээд наашаага нүгээд байгаль далайн эргэн тойронд олон зуун жил амьдэрсэн учраас уулын барга нэртэй тийм үү? Усан барга нэртэй, хөндийн барга нэртэй, хүмүүсийн барга нэртэй байна. Ингэж яриад одоо ёстой надад чинь маш өндөр сэтгэл төрж байгаа байхгүй. Тэгээд энийг одоо үед ингэж гаргаж ирж ингэж түүхийн мэдрүүлж тийм үү? Соёлын мэдрүүлж ингэхгүй бол үнэхээр харамсалтай юм болох байсан. Энэ үйл ажиллагаанд чинь та бүхэндээ амжилт хүсье, баяр хүргэе гэсэн. Тэр нь бол цагаан дээр хараар бичсэн байж байгаа. Тэгээ өөрийнхөө 34-р бот дээр тэрийгээ бас хэвлэлсэн байна. Тэрнээс өмнө баргын талаар юм бичсэн тэр номонд нь бас байдгийм бэ. Ер нь тэр баргын талаар их юм бичсэн үе юм байлээ. Тэгээд би бол одоо Төдүүгийн тэрийг бол тэгээд задлж үзлээ би тэр бичсэн ихтлийг 10 хэдэн одоо сэдвээр цаашаа судлах их усүр байна гэж үзсэн. Тэр чиглэлээр бол одоо эрдэмтэн залуучуудын ирээдүйн хүмүүсүүд судлаад юу яхад бол маш их баялаг одоо тийм их усүрүүд байна гэж үзсэн. Тэгээд Төдүүгээ бол хэлж юм л дээ. Энэ бол эхлэл шүү. Тэгээ би Төдүүгээ тэр ихтгэл дээр бол хоёр хүний ном дурдсныг уншсан. Нэг нь Энтхийн эрдэмтэн байлаа, нэг нь Америкийн эрдэмтний номыг дурдсан. Тэгэхээр бодвол тэр нь тэр хойд мөсөн далайтай холбоотой тэр юмнуудтай холбоотой болов гэж эртний юмтай холбоотой Төдүүгээ ч их ухдаг шүү дээ. Бүр их дээшээ явдаг. Үгнээс их учир начрын тайлбарладаг тийм ээ. Ийм учирт юм байна. Тэр хойд мөсөн талайд байгаа баргын арлыг олсон юм. Үгүй бид нар бол тэгж олж юу яагаагүй л тэр бол одоо судлах цууны нэг байхгүй юу. Бүр зориуд явж очиж судлаад ингэхэл ёстой л хэднүүд байна тийм.
За энэ жилийн баргачин наадам маань хэдэн зохион байгуулагч бол ямар хөө ажилт явц вэ? Энэ жилийн баргачин наадмыг бид нэр 22 онд хөрөнгөөр суганд хийсэн баргачин наадам дээрээс бүхэгээ өгсөн. За. Төв аймгийн засаг дарга Мөнхбаатар гэдэг засаг дарагт бүхэгээ өгөөд тугаа дамжуулаад ингээд 3 жилийн дараа хийж байгаа шүү дээ. Гэхдээ энэ жилийн баргачин наадам бол оны эхнээс засгийн газрын гадаад арга хэмжээний төлөвлөгөөнд батлагдсан олон улсын арга хэмжээ. Ийм арга хэмжээ байгаа. Тэгээд энэ Төв аймгийн засаг даргын тамгын газар Төв аймгийн засаг дарга маань бол өөрсдөө ажлын хэсгээ сарын өмнө баг байгуулсан. 5 сараас хойш одоо яригдж байгаа 6-7 сард ажлын хэсэг нь байгуулагдаад өөрчлөсөн бэлтгэл нь хангагдаад ингээд явж байгаа. Энэ 8 дугаар сарын 9-10-нд Төв аймгийн Төв 100 мод хотод баргачин 6 дугаар наадам буюу баргачин 2025 наадам маань болно. За энэ наадамд маань өвөр Монголд байгаа баргууд бас олон хүмүүс ирэхээр одоо визэн аваад, билетэн аваад ингээд наашилж байгаа. Хойноос баргачин бүрээдээс бас бид нар хүмүүс урьсан. Баргачин бүрээдийг яг тэр баргачин төхөн буюу баргачин нэртэй хөндийгээ 2 аймаг байдаг байхгүй юу? Нэг нь баргачин аймаг, нэг нь Хурамхан аймаг гэж. Хурамхан аймаг нь бол 70% нь баргачин бүрээдүүд, 30% нь Оросууд, одоо тэгээ Вен Кентер гэдэг байгаа. Нааталын баргачин аймаг болохоор зэрэг 70% нь Оросууд, 30% нь бүрээдүүд. Ийм аймаг байдаг. Тэгэхээр бид нар 15 оны наадмаа хийхдээ энэ 2 аймгийг дамнуулан бас баргачин наадмаа хийсэн. Тэгээ тэндээс бол манай наадамд бас хүмүүс ирж оролцох байхаа гэж найдаж байна. Ер нь урилгыг бол баяртай хүлээж авсан. Бид нар бол тэгээ хүлээж байна. Тэгээ манай Монголын маань бүхэл аймагуудаас бараг одоо гисэн хүмүүс болоод бараг биш гэсэн бусад одоо хүмүүс маань ирж наадамд маань хөргөг оролцох байх. Би одоо энэ ярилцлагыг долимдуулаад бас хүмүүсийг бас өрье. Дээр нь би бодгийн зарчмын хувьд бидний баргачин наадам алтарганч бай, үзүмчнгийн алтан дөрөөч бай, ямарваа нэгэн угсаатан ясны наадам бол тухайн угсаатан яснууд цуглараад нааддаг наадам биш. Бусад бүх монголчуудаа тэр үтгэл монголч биш тийм үү? Дэлхийн одоо сонирхсан хүмүүс баргынхаа соёл, уламжлал энэ угсаатан зүйн хадгалж үлдэх ёстой юм таниулах, сурталчлах, мэдрүүлэх, эрдэмтдээ цуглуулад түүхээ цааш нь судлаж ойлгуулах ийм зорилготой наадам гэж бодож явдгийг. Энэ ч учраас одоо наадам болгон маань тийм чихтэй явж байгаа. Ингээд би бүх монголчуудаа баргачин наадамд хүрэлцэн ирж сонирхож үзхийг урьж байна. За 9-10 юм байна шүү дээ тийм үү? Төв аймаг 9-10 тийм 8-9. Тийм байна. Тэгээд яг баргачин төхөм гэдэг ярих тэр халуунгаа ихээр дамжуулаад Монголын хамгийн одоо алдартай хайжуудыг мэдээж халуунгаа их харж байгаа. Монголчуудын бас нэг ээж талын үүсгэн байгуулагч гэмээр юм да. Дээдсүүд нь нагас гэж ярих юм да. Тийм зүйл байна. Тэгэхээр энэ наадамд бас бүгдээрээ хүрэлцэн ирэхийг үл яа. Тэгээд баргачингийн тухай, баргуудынхаа тухай сайхан яриа гэсэн танд хэлэлээ. Танд бас сайн сайхан өгсөн яа. За баярлалаа. За